За менингит өвчин бол тарих, нугасны бүрхөвч хальсны өрөвсөөр илэрч хүнд явцдаа эрсдэл өндөртэй юм халдварт өвчин байгаа юм. За энэ менингит өвчний үүсгэгч нь бол Neisseria meningitis гэсэн хос кокоор үүсгэгддэг. Хос кок маань бол грам сүрэг ийм ям байгаа. За энэ өвчин бол амьсгалын замаар дамжин халдварлана, мөн контактны замаар буюу хавьтлын замаар дамжин халдварладаг. За амьсгалын замаар дамжин халдварлах гэдэг маань ялангуяа өвөл хаврын улиралд хүүхдүүдийн дунд ханиа томоо илэрсэнтэй холбоотойгоор нян тээгчдийн хоолой, залгуур, гуурсан холоод байгаа нянгууд менингококкийн нянгууд идэвхжиж орчиндөө цацагдсанаас энэ өвчний дэгдэлт гардаг байгаа. Өвчин бол ихэвчлэн 0-5 насны, 5-аас 14 насны бага насны хүүхдүүдийг хамардаг. Ер нь бол энэ өвчний үндсэн шинж тэмдэг бол нэгдүгээрт нь өндөр халуурна, хоёрдугаарт нь хүүхэд уйлгана, орчиндөө их идэвхгүй болно. За мөн хоолой, залгуур, сөөнгөтн, за дээрэс нь толгой хүчтэй өвдөн, таталт өвнө, мөн маш өвөрмөц нь бол цусраг тууралт гарах. За өндөр халуураад хүүхэд тайван биш болоод орчиндөө сонирхолгүй болоод няраа хүүхдүүд хөхөө болоод 4-ээс 14 насны хүүхдүүд хоол ундандаа дургүй болоод ингээд ирэх юм бол яаралтай эмчит хандна. За яагаад яаралтай эмчит хандж байгаа юм бэ гэхээр энэ бол гэрээр эмчлэх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл эмнэл зүйн шинж тэмдэг маш богино хугацаанд гараад тэгээ хүүхд маш хурдан хүндэрдэг. За ингээд хүндэрсэн нөхцөлд бол эмчилгээ үйлчилгээ авах нь жоохон хэцүү. Хөнгөн үедээ очих юм бол эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ авах бүрэн боломжтой. Тийм учраас хүүхэд нь ер нь тайван бус болох юм бол өөрт хамгийн ойрхон өрхийн эрүүл мэндийн төвд хандаад хүүхдээ үзүүлээд эмчит зөвлөгөө авч хандаад тэгээд ямар өвчин байна, улирлын томоо байна уу, үнэхээр менингитийн халдвар байна уу, энийгээ ялгаж онцлуулсны дараа гэрээр эмчлэх үү, эмнэлгээр эмчлэх үү гэдгээ өөрсдөө тохирох хэрэгтэй. Түүнээс биш гэрээр эмчилнэгээд хүүхдээ хөндрүүлэх юм аюултай өвчин шүү. Тийм учраас эцэг эхчүүд энэ тал дээр их анхаарах шаардлагатай. За эмч үзлэг хийх явцдаа энэ өвчний шинж тэмдгүүдээр юу гарах вэ гэхээр нэгдүгээрт нь бол маш өндөр халуурна, биеийн сулрна, толгой өвдөн, хүзүүний булчин чангарна. За энэ яагаад ингэж байгаа гэхээр хамгийн гол нь тархины хальсны бүрхүүлийн өрөвсөлт өвчин учраас ялангуяа тарих толгойтой холбоотой, таталтын, нуруу нухастай холбоотой ийм шинж тэмдгүүд илүү давмгайлан гардаг. Мөн цусрахаг тууралд бол энэ өвчний хамгийн эцсийн онш тавих тэр зайлбаргүй тийм оншийг нотлох юм нотлохоо болдог. За мөн бүр эцсийн оншийг бол нухасны шингэн авч ээж энэ дотор нь хос кок, менингококкийн кок илрүүлж ээж энэ өвчнөө эцсийн байдлаар оншилноо. За энэ өвчний урчин сэргийлт дотроо 2 янз байдаг. Өвөрмөц урчин сэргийлт буюу өвөрмөц бус урчин сэргийлт гэдэг. За өвөрмөц урчин сэргийлтээр болохоор вакцин байдаг. За вакциныг бол тархар судлалын заалтаар хийдэг. Өөрөөр хэлбэл хүн амын дунд менингококкийн халдвар хэр зэрэг өндөр тархалтай байна. Тэрний судалгааны үндсэн дээр тэдээс тэдэн насны хүмүүсийг дархлаажуулъя гэж ингэж хийдэг байгаа. Хоёрдугаар урчин сэргийлт нь болохоор өвөрмөц бус. За энэ нь бол ялангуяа өвөл хаврын улирлын томууд дэгдсэнтэй холбоотойгоор эцэг их нь менингококкийн даалд халдвартай, гуурсан хоолойтой юм архаг нянтай байж идэг. Тэгээд улирлын томог үед нөгөө ням маань тааламжтай үеийг хүлээгээ байж итл гинт хамар залгуурын өрөвсөлт өвчин дэгдсэн үед нөгөөт маань идэвхжээд ханиаж найтах үед агаар цацагдаад ялангуяа няраа нялх бага насны хүүхдүүдэд халдвар тараадаг. За урчин сэргийлэхийн тулд эцэг эхчүүд нь ер нь улирлын томоотой зэрэгцээл хүүхдүүдэд санаац хийх хэрэгтэй. Энэ содтой уусамлаар зайлж болно, царвангаар зайлж болно, тамидины уусамлаар зайлж болно. За мөн хүүхдүүдийг хаврын өвлийн улираас сайхан дулаахан хувцлах хэрэгтэй. За дээрэс нь хоол ундыг маш сайн витаминтэй, шүлтэй, устай ийм хоол ундыг өгөх хэрэгтэй. Мөн хүүхдүүдэд хамгийн гол урчин сэргийлэх юм болохоор А-Е витаминыг өндөр тунгаар уулгах хэрэгтэй. За мөн тухайн газар ингээд ямар нэгэн байдлаар менингитийн халдвар голомтлон гарлаа гэсэн юм мэдээ очих юм бол тухайн хүүхдэд маск зүүлгэх, гэрийн хорионд оруулах гэх мэтчлэн эцэг эхийн асаргаа халамж маш чухлаа. Энэ өвчин халдахгүй байхын үндсэн урчин сэргийлэлт бол мөн тухайн хүүхдээ гэртээ ханиа томооны үеэр гэртээ байж явах юм бол тухайн хүүхдэд агаар жуулалт
орчны чигтэй цэвэрлэгээ маш сайн хийж өгөх хэрэгтэй. Агааржуулалтыг хийхдээ бага насны хүүхдээ одоо нэвт салхинд ор байлгажлахгүй ямар нэгэн байдлаар энэ өрөөндөө одоо салхи агаар оруулж илэх юм бол өөр оруулаагүй өрөөндөө зөөвөрлж оруулаад тэгээд буцаагаад нөгөө нэг агааржуулсан өрөөндөө оруулж ирнэ. Мөн орчны чигтэй цэвэрлэгээ маш сайн хийх хэрэгтэй. Тэгээд одоо ханиад томуудаа хүмүүсээс аль болохоор зай бариулж нялхнараа одоо хүүхдүүдийг аль болохоор ханиад томоотой хүмүүсээс зай бариулж хавтлын замаар халдварланоос тийм учраас зай бариулж байх нь их чухлаа.